За манай өнөөдрийн бие даалтны сэдэв маань болохоор WebSocket-ийн IoT дэх хэрэглээ байгаа. За WebSocket нь эхлээд юу вэ гэх юм бол за WebSocket нь болохоор TCP холболтоор үйлчлэгч болон серверийн хооронд бодит цагийн хоёр чиглэлтэй харилцах боломжийг олгодог харилцагны протокол байгаа. За зурган дээрээс харчих юм бол одоо ингээд HTTP-гаас ялгаатай нь болохоор HTTP-ийн хувьд хүсэлт өглөө тэгээ буцаага хариугаа авлаа тэгэл холболт тасалждаг. Харин WebSocket-ийн хувьд бол одоо хоёр талд ингээд тасралтгүй өгөгдөл салбар боломжийг олгодог байгаа. За тэгээ энэгээр болохоор шууд чат болон онлайн тоглоом, стриминг програмуудад хвчлэн ашигладаг. За түүх рүү орох юм бол 2008 онд одоо анх Майкл Картер болон Ян хийгсэн хоёр маань болохоор бодит цаг хугацаатай тийм тэр үед болохоор одоо HTTP л байсан. Энэ болохоор real time биш. Эдгээр болохоор энэ хоёр маань болохоор real time-ыг одоо илүү хүсэж хийхийг зорьсон байдаг байгаа. За тэгээд 2008 онд бол одоо анх WebSocket-ыг гаргаж ирсэн. За тэгээд энэ хоёрын одоо энэ дээр commit гэдэг үг хэллэг дурддагсан байгаа. За энэ болохоор юу гэх юм бол веб програмын загваруудад удаан хугацаанд хадгалагдсан HTTP хүсэлтдэх одоо веб серверт өгөгдлийг хүчээс шууд чадахгүйгээр бүтэж шилжүүлэх боломжийг олгодог. За тэгээд мөн IRC болон W3S гэдэг үг дурддагсан байгаа. За IRC-ийн хувьд болохоор сервертэй холбогдох үнэтэй харилцахын тулд одоо WebSocket протоколыг ашиглахыг хэлнэ. За одоо энэ зурган дээрээс харах юм бол одоо ингээд ботнуудын хооронд ботноос IRC сервер рүү одоо ингээд communication үүссэн байна. Одоо яг энэ дунд нь болохоор манай WebSocket маань гүр болж ажиллаж байгаа юм. За тэгээд W3S гэдэг нь болохоор ерөнхийдөө WS болон WSS гэдэг үгнийх. За WS нь болохоор зүгээр WebSocket. WSS нь болохоор security буюу одоо шифрлэгдсэн WebSocket байгаа. За ингээд нөгөө хоёр маань анх ингээд гаргаснаас хойш 9 оны 12 сард анх Google Chrome 4 дээр бүрэн дэмжлэг үзүүлж ажилласан одоо хөтөч анхны хөтөч болсон. За үүний дараагаас ингээд бүх одоо веб хөтчүүд буюу одоо браузерууд нь WebSocket-ыг дэмжиж эхэлсэн байдаг байгаа. За тэгээ 11 онд RFC 6455-аар дамжуулан стандартлсан. За техникийн суурь дээр ярих юм бол одоо холбогдох стандартууд дээр манай RFC 6455 маань болохоор одоо үндсэн стандарт нь. За тэгээ HTML5 WebSocket API болон WS маань байна. За архитектурын хувьд бол одоо мэдээж саяны client server communication гэдэг энэ зурган дээр байна. За сүлжээний бүтцийн хувьд болохоор за порт ярих юм бол 80 болон 443-ыг хвчлэн ашигладаг. 80 нь бол одоо WS. За 443 болохоор WSS. За харилцаа ба холболт дээр ярихад за манай WebSocket нь болохоор өөрөө програмын түвшин протокол болохоор шууд радио дэлгөөний татамжийн зураас ашигладаг. Тийм болохоор одоо холболтоо болохоор одоо Wi-Fi, Ethernet, мобилийн сүлжээний татамжийн зураасыг ашиглаж одоо холболтоо тогтоож дамждаг. За тийм болохоор татамжийн зураас холболтын зай нь болохоор одоо энэ гураас шалтгаалж өөрчлөгддөг байгаа. За төхөөрөмжийн тооны хязгаарын хувьд болохоор юунаас хамаардаг вэ гэхээр CPU RAM болон програмчлалын бүтэц. За тэгээд socket limit-ээс шалтгаалдаг. За сервер ашиглах юм бол мэдээж 10-аас 100 мянган холболтыг дэмжинэ. Гэтэ хэдүүл болохоор одоо IT төхөөрөмж дээр яаж байгаа болохоор ерөнхийдөө микроконтроллер ашигладаг. За тэгээ энэ дээр бол хвчлэн 4-өөс 10 клиентыг бол дэмжиж ажилладаг гэсэн байна. За давуу сул тал дээр ярихад за эрчим хүчний хувьд давуу тал нь болохоор нэг удаа ингээд холболт тогтоочход дахин ингээд таслаад авах шаардлагагүй байдаг. Энэ дээр болохоор эрчим хүчээ одоо хэмнэж өгдөг байгаа. За сул талын хувьд болохоор idle-үүд жоохон эрчим хүч зарцуулах гэдэг сул талтай. За найдвартай байдлын хувьд болохоор нэг холболт тогтооцсон байхад ингээд real time-аар ингээд байнга өгдлөө дамжуулж болохоор энэ бол давуу тал болсон байдаг. За сул талын хувьд болохоор серверээ ахин дахин тохируулах хэрэгтэй байдаг. Энэ нь болохоор сул тал нь.
За аюулгүй байдал. За аюулгүй байдлын талаас бол WebSocket холбогдсон үед өвдөл аюулгүйгээр дамжуулах зорилгоор шийдвэрлэх процессыг TLC буюу Transport Layer Security Protocol гэдэг. За түрүү хэлсэнчлэн энэ бол шийдвэрлэх үйл явц байгаа. За манай хэрэглэгч маань ямар нэг өвдлийг сервер рүү өгнө. Харин сервер буцаагаад зөвхөн клиент болон серверд ашиглаж болох дундын түлхүүрийг хэрэглэгч рүү өгснөөр энэ хоёр маань ингээд тасралтгүйгээр өвдлөө дамжуулах нөхцөл маань бүрдэж байгаа. За application. За түрүү ярьсан TLC маань application за мөн integrity-г мөн адилхан хангаж ажилладаг. За гэхдээ бусад тохиолдолд болонгууд URL дээр токен дамжуулах, мөн cookie ашиглах, за тэгээд HTTP handshake үед баталгаажуулах гэсэн гурван төрлийн application-ыг бол бас дэмжиж ажилладаг байгаа. За харьцуултын хувьд бол 5 төрлийн протокол байна. За WebSocket, HTTP, MQTT, CoAP, LoRa гэсэн 5 протокол байна. За WebSocket-ийн хувьд бол real time хоёр талын харилцааг бол дэмжиж ажилладаг давуу талтай. За сул талын хувьд серверийн дэмжлэг хэрэгтэй. HTTP-ийн хувьд болонгууд энгийн өргөн тархсан гэхдээ real time бол биш. MQTT болонгууд IoT зориулсан гэхдээ бүх төхөөрөмжөд бол тохирдгүй. За CoAP болонгууд богино low power бага хүчтэй за мөн constrained device IoT төхөөрөмжөд бол зориулсан гэхдээ стандарт дэмжлэг бол харьцангуй багатай. LoRa-гийн хувьд бол хол зайн ашиглаж болдог ч гэсэн бага хурдтай мөн real time биш байдаг байгаа. За WebSocket-ийн хувьд бол ерөнхийдөө ухаалаг гэр, аж үйлдвэрийн автоматжуулалт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд гэсэн дөрвөн төрөл дээр ингээд ашиглагддаг байгаа. За энэ дөрвөлээ real time хяналт ба удирдлага шаарддаг. За ялангуяа эрүүл мэнд төр сүүлийн үед хүмүүс одоо манай эмчнэр маань хагалгыг алсын занаас ингээд хийдэг болсон. За энэ үед бол WebSocket бол хамгийн их хэрэг болдог байгаа. За өнөөдөр бид хоёрын үзүүлэх энэ жишээ код бол байгаа. За энд харж байгаачлан би одоо яг одоо Ultrasonic sensor болон Arduino R4 хоёрыг холбосон байна. За үүнийхээ утгыг WebSocket ашиглаа веб дээр гаргана. За Arduino-гийн кодны хувьд бол client-ийн үргээр ажиллаж байгаа. За веб одоо Python дээр байгаа бичигдсэн код болонгууд веб болон одоо серверийн үргээр ашиглагдаж байгаа. За дөрөв ярьсанчлан дундын түлхүүр ашиглан яаж зөвхөн энэ хоёр хоорондоо өвдлөө дамжуулах шийдвэрлэгдсэн бэ гэвэл энэ миний ашигласан Wi-Fi бол орж байгаа. За эннийхээ IP-ийг харахын тулд IP config гэж дараад за холбогдсон одоо Wi-Fi-аар холбогдсон болохоор 192.268.173 IP-ийнхээ адресыг аль аль талд нь оруулж өгснөөр энэ хоёр маань хоорондоо ингээд өвдлөө дамжуулах боломжтой болж байгаа. За одоо Arduino маань өвдлөө дамжуулна. За энд болонгот хүлээж авна. Тийм хүлээж авангуудаа одоо түрүү ярьсан энэ 192.168.173 гэсэн юун дээр 81 дэх портоор дамжуулан одоо өвдлөө хоорондоо солилцож байгаа. За энэ дээр ингээд Edge browser дээр энэ distance-ийг харуулж болж байгаа. За мөн бас давхар Google Chrome browser дээр ч юм адил ингээд өвдлөө дамжуулж болж байгаа. За ингээд харж байгаа чинь ингээд гараа ортуулахад энэ бол хоорондын зай бол үлэм хэмжээгээр багасна. За ингээд авчихад ингээд буцаад зай нь бол ингээд шууд солигдож байгаа. За ингээд мөн real time яг бодит хугацаанд маш түргэн шуурхаагаар ингээд өвдлийнхаа утгуудыг сольж байгаагаараа хоёрын өнөөдрийн хийсэн протокол маань бол маш давуу талтай байгаа. За ингээд үүгээр бид хоёрын хийсэн биталт ингээд өндөрлж байна.